Сайн бацхан үзэгчтэй. Урал хурдан Монголын бэрээ нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Урал хурдан дээд сургуулийн дизайнеруудын ертөнцөөр хамт аялцгаая. Үзэгчдээ бид бүхэн Монголын арь ширний үйлдвэрлэлийн холбооны захирал Баяр сайхантай уулзаад сайн байна уу та? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр Монголын арь ширний үйлдвэрлэлийн холбоо маань ойрд бас ямар ажлуудыг гүйцэтгэж байна тийм ээ? Манай үзэгчд бас мэдээлэл олох үүднээс тийм ээ. За Монголын арь ширний үйлдвэрлэлийн холбоо бол нэг 2000 гаруй гишүүдтэй ийм төрлийн бас байгууллага. За Монгол орны 330 сум, 21 аймаг. За тэгээд Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг юм гишүүдтэй. За энэ гишүүдийн маань бол нэг 90 гаруй хувь бол түүхийд бэлтгэгчд байдаг. За нэг 100-аад бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. За 30 гаруй одоо боловсруулах үйлдвэр эрхэлдэг юм бол манай холбоонд хамааралтай байдаг. За бид нэр одоо засгийн газрын 394-р тогтоолын хүрээнд олгогдсон эрхийн дагуу бол жил хүн одоо гүн боловсруулдаг үйлдвэрүүдийг зарладаг. За энэнийхээ дагуу бид нэр 2014 оны 11 сард 22 гүн боловсруулдаг үйлдвэрүүдийг зарласан. За энэ ягаад энэ үйлдвэрүүдийг зарлаж байгаа гэхээр зүгээр нэг тийм хөхөрсийгээд хагас боловсруулаад экспортлоод байх биш. За Монгол нэмүү хүртэг буулгасан, ажлын байрыг нэмэгдүүлсэн. За ингээд одоо маш их тийм эцсийн бүтээгдэхүүн, сайн эцсийн бүтээгдэхүүн хийх юм зорилготой ажиллаж байгаа. За 2014 онд бол бид нэр бас маш их зүйл хийсэн. За 13 онд хийсэн ажлаа үргэлжлүүлээд бид нэр одоо 2 дахь удаага Монгол орны нар зүүнний удаа тойрсон. За энэ нь бол бид нэр 13 онд бол одоо малчтад түүхийдийн хадгалт хамгаалтын талаар, за урамшуул олох талаар бол сургалт зохион байгуулсан. За 14 онд бол бид нэр түүхийдийн хадгалт хамгаалтыг сайжруулахаас гадна за малыг эрүүл байлгах, за арь ширийг нөгөө паразитын өвчлөл мөн одоо тэр бусад түүхийд бэлтгэлийн үеийн өвчлөөс нь одоо гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар юм сургалт зохион байгуулсан. За мөн одоо энэ өнгөрсөн онд бол манай хөнгөн аж үйлдвэрийн салбарын ой болсон. Энэ анх хүрээнд бол бид нэр маш олон ажлуудыг хийсэн. Үндсэндээ бол арь ширний салбарынхан бол нэгэн зорилгын дор нэгдсэн ийм томон байсан гэж бас дүгнж байна. Тэгэхээр Монголын арь ширний үйлдвэрлэл тийм ээ. Ер нь одоо Монголын ихтэйд сургуулиуд ер нь хэр их одоо боловсон хүчээр сайн хангаж өгч байна тийм ээ. Тэг зүгээр бид нар бол одоо арь ширний салбар маань бол маш их тийм эртний уламжлалтай салбар л да. Тэгтээ яг машинт үйлдвэрлэл хөгжөөд одоо 80 гаруй жил болох та нэг 90-ад оны дунд үе хүртэл энэ салбарт бол боловсруучнуудыг маш сайн бэлтгэжсэн юм түүх байдیں۔ Гадаад орнуудад бэлтгэжсэн. Дотооддоо ч одоо ажилчдаас нь одоо дээд мэргэжлийн хүмүүсийг хүртэл бэлтгэжсэн юм би. Зүгээр сүүлийн үед бол харамсалтай энэ боловсруулалтын одоо энэ бэлтгэлийн систем алдагдсанаас болоод манай салбар дээр бол бас болсон хүчин бэлтгэх энэ үйл ажиллагаа бол хараахан тийм одоо дөрвтэй сайн явж чаддаггүй. Гэхдээ одоо урлах эрдмийн дээд сургууль одоо зарим бусад одоо инженер бэлтгэх сургуулиуд бол манай энэ салбарт одоо маш их тийм сайн боловсруучнуудыг бол бэлдэж өгч байгаа. Тэгэхээр урлах эрдмийн дээд сургууль гэснээс ер нь одоо манай холбоо маань тийм ээ урлах эрдмийн дээд сургуультай ер нь ямар үйл ажиллагаагаар хамтарч ажилладаг юм болоо. Тийм тэр нь одоо би 14 оны ажлыг ярьжсэн. Тэрэнд бол бид нар 14 онд манай зарим одоо аж ахуйн нэгжүүд бол урлах эрдмийн дээд сургуультай хамтраад телевизийн одоо реалити шоу зохион байгуулсан, маш амжилттай зохион байгуулсан. Тэгээд энэ одоо оюутны реалити шоунд одоо төрүүлсэн оюутнуудыг бол Монголын арь ширний үйлдвэрлэлийн албан ивент итгэж бас хятад ард улсад тийм загварын том хотод бол бас явуулсан байгаа. За ер нь бол урлах эрдмийн дээд сургуультай бид маш их тийм хамтын ажиллагаатай ажилладаг. За мэдээж одоо урлах эрдмийн дээд сургуулийн бэлтгэж байгаа тэр дизайнерууд, тэр зохион бүтээгчид бол манай энэ салбарыг үнэхээр одоо авч явах юм том мэрэгчлэлтүүд бол төрөн гарч байгаа. Ингээд харж байхад бас янз бүр хүмүүстэй уулзчихлаа да одоо хуваарай бизнес эрхэлдэг гэл одоо готлын үйлдвэрүүд тийм ээ. Тэр үйлдвэрүүдээ одоо захирлууд нас урлах эрдмийн дээд сургуулийн бас төгсөгч оюутнууд бас байсан. Тэгэхээр бас урлах эрдмийн дээд сургуулийн одоо төгсөгчд маань тийм ээ
одоо Монголын яр ширний үйлдвэрлэлийн холбоонд бас маш тийм одоо хувь нэмэр оруулалт юм болоо бас одоо хөгжилт нь бас нэлээд түлхэж үзүүлэлт юм болоо гэж би харж байлаа. Тийм. Ер нь бол манай ялангуяа гутлын салбарт бол одоо бизнес эрхэлж байгаа их олон бизнесмэнүүд мань бол урлах эрдмийн дэд сургалт төгссөн байдаг. Залуучууд нь. За тэгээд одоо жоохон настай хүмүүсийн хүүхдүүд нь бас урлах эрдмийн дэд сургалтыг их хэмжээгээр төгсөж бэлтгэж байгаа. За одоо Монголын яр ширний үйлдвэрлэлийн холбооны үйл ажиллагаанд бол мэдээж манай одоо гишүүн байгууллагууд бол идэвхтэй оролцдог. За бид бол одоо гишүүн байгууллагатайгаа маш тийм олон одоо нийгмийн болон одоо их тийм олон үйл ажиллагаануудыг хамтар зохион байгуулахад манай одоо урлах эрдмийн дэд сургалт төгссөн оюутнууд бэлтгэгдсэн одоо энэ дизайнерууд бол маш их идэвхтэй оролцдог. Өнөөдөр монголчууд бол бүтээгдэхүүн үйлдвэрлэж ийж тэр тусам малын гаралтай энэ түүхийд эцсийн бүтээгдэхүүн болгож ийж энэ Монгол улс хөгжинэ. Бид ажилтай байж ээж орлоготой байж ээж ингэж ижил сайхан амьдрэх шүү дээ. Тэгэхээр хүн болгоо өнөөдөр 8-аачин болох гээд хүн болгоны уурхаачин болох гээд байх биш. Үнэхээр энэ малын гаралтай түүхий дээр бид нар ботал хийж болж байна. Сахин хувцас хийж болж байна, тийм ээ. Бид нар энийг чинь гаднаас гадагшаа валюта өгөөд худалдаж аваад байна шүү дээ. Тэгэхээр энэ дотооддоо баялаг бүтээгж байгаа энэ баялаг бүтээгчдийг одоо төрүүлж байгаа сургууль гэдэг бол үнэхээр бас цаашдаа ийм сургуулиудыг маш их тийм олноор буулгах хэрэгтэй. Тэгэхээр V-Like Fashion гэдэг реалити шоуг тийм ээ Монголын яр ширний үйлдвэрлэлийн холбоо болон урлах эрдмийн дэд сургуулиуд бас хамтар зохион байгуулж ирсэн тийм ээ. Тэгэхээр тэр нь бас Монголд бас анх удаага бас нэлээд сонин сайхан тийм шоу болсон болов уу гэж миний бас харж байсан. Тий, ер нь бол одоо манай урлагийнхан бол маш их хэмжээний реалити шоунуудыг зохион байгуулдаг шүү дээ. Тэгэхээр зүгээр яг одоо энэ бодит юм хийдэг, баялаг бүтээдэг хүмүүсийн шоу бол одоо хараахан өмнө бас хийгдэж байгаа юм шиг санагддаг. За тэгээ урлах эрдмийн дэд сургууль одоо ингээд хамтраад шоу зохион байгуулах ихэд бол манай албаны гишүүн байгууллагууд бол маш их тийм идэвхтэй, маш их тийм сайхан албан толдноор хүлээж авсан. За тэгээ бид бол энэ шоуг бол их амжилттай зохион байгуулсан гэж үздэг. За энэ шоу ингээд зохион байгуулж яхад бол тэр урлах эрдмийн дэд сургуулийн одоо бэлтгэгдэж байгаа энэ оюутнууд бол үнэхээр энэ Монгол орны энэ баялаг бүтээдэг салбарт одоо гайхамшигтай юм хүүхдүүд одоо төрön гарч байгаа юм байна гэдгийг бол бид нэр бас харж ирсэн. За манай үзэгчд ч гэсэн мөн одоо телевизээр бас харсан байхаа гэж бодож байна. Тэгэхээр байрсахан ахта баярлаа. Тэгээд бас энэ их ажлын хажуугаар бас манай үзэгчдээс хэсгээ хормос ярилцсан. Тэгээд танд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн бас ажлын өндөр амжилт хүсье. Үзэгчтэй бид бүхэн Best Choice компани захирал төвд нэмтэй уулзаад байна. Сайн байна уу та? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг та бүхэн ч гэсэн телевизэс байгаа нийт үзэгчтэй бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр манай үзэгчдээс компанийн талаар бас мэдээлэл өгвөл тийм ээ. За манай компани 2001 онд Гуталд цүнх арьсан эдлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгуулагдсан. Одоо 13 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Анх манай компани байгуулахдаа дөнгөж 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан бол өнөөдөр манайх одоо 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. 2014 оны хувьд одоо манай компанийн хувьд одоо маш их өгөөжтэй маш сайхан жил байлаа. 2014 онд одоо бид бүхэн бас хүсэж мөрөөдөж байсан тийм сайхан үйлдвэртэй болъё тий. Монгол улсад гутлын жишг үйлдвэр байгуулъя гэж ярьж, зорж ингэж ажиллаж байсан ажил маань биелэлээ боллоо. Тий. Энэ үйлдвэр маань одоо өдөрт 500-аас 800-аас гутал хийх хүчин чадалтай канерын шугамыг бий болгосон. Тий. Энд үйлдвэрд маань одоо цэрэг цагдаа, уулуурхаа тийм ээ мөн малчтад зориулсан өдөр тутмын тий гоёлын одоо бүхэл төрлийн гутлуудыг бас хийх боломжтой. Ийм сайхан үйлдвэр ашиглалтанд ороод удааг байна. Тэгэхээр Best Choice компаниуд энэ борлуулалтаар нэг хаагур зүгэж юм тийм ээ. За манай компани нь бол мэдээж хийсэн бүтээгдэхүүнээ борлуулахын тулд одоо Улсын их дэлгүүр, Улаанбаатар их дэлгүүртэй хамтарч ажилладаг. Энэ дээр манай өөрийн бүтээгдэхүүн нэрийн дэлгүүрүүд байгаа. Мөн одоо шинээр одоо оргил худалдааны төв дээр Монголд үйлдвэрлэв гэдэг одоо шинээр одоо шөнийн цаг дээр шинэ дэлгүүр нэгдэж байгаа. Тэн дээр бас талбайгаа авчихсан үйл ажиллагаа
явуулах гээд бэлтгэл ажилд орсон байна. Тэгэхээр одоо өдөрт 800-аад хос гутал хийдэг гэсэн тийм ээ. Тэгэхээр юу гэдэг одоо дандаа бас масс руу чиглэж байна гэсэн үг тийм ээ. Бас юу гэдэг сонирхсон хүмүүс манай гутал захиалах бас хүсэлтэй байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр бас танаа дээр бас үржиж болно тийм ээ. Тийм. Ерөн бол манайх бол гоёлын гутлын чиглэлээр одоо 13 дахь жилдээ тасралтгүй ажиллагаа явуулж байгаа. Тэгээ манай утгыг бол зорж зөвхөн өөртөө одоо өөрөө хүссэн тий гутал цүнх тий бусад аксоор хийх бүрэн боломжтой. Дээр нь одоо манайх ч одоо зэрэг цагта энэ уул уурхаан гутлуудаа дандаа гаднаас аваад байна шүү дээ. Одоо сүүлийн хэдэн жил бол одоо дандаа гаднаас л авч байна. Тэгэхээр одоо энэ гадагшаа гарч байгаа энэ мөнгө өрсөлийг дотоод үлдэх юмсан тий дотоодоо нэмэн өртөх шин гэсэн үйлдвэрлэл явуулах юмсан гэсэн хүсэл зорилготой хүрсэн. Тэр утгаараа ч энэ үйлдвэрээ байгуулсан. Тэгээ мөрчөр одоо манайх одоо зэрэг цагдаагийн болон тэр одоо ажлын гутлыг одоо дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой болсон. Тэгэхээр Төвднэн мах маань урлах хэдмийн дээд сургуульд оюутан байсан гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ ямар хоо оюутан байв. За тэгээд урлах хэдмийн дээд сургуулиас зохион байгуулалтын тэмцээн оролдоонд бас ямар бас амжилттай бас оролцож байв тийм ээ. 99 оны гоёл наадмаас одоо авангард чиглэлээр гран при авч ирсэн. Энэ маань бол миний одоо тухайн үед хийсэн акурамтай гутал. Одоо хүмүүс мэдэм да яг гуталтанд орвол одоо далай тэгээ дээр нь бүр загсны хүртэл амьдараа байсан гэж ярьдаг хүнд бас аягүй үлдсэн. Ийм маш шинэлэг мөртлөө маш төгс гэх юм уу маш гоё загвар хийж чадсан л да. Одоо 2000 оны шилдэг дизайнер болоход бас ямар уран бүтээл вэ? Би гоёлын гутлаар 2000 онд гоёлын гутлаар шилдэг дизайнер болж ирсэн. Оюутан багт би маш завгүй байсан. Маш олон уралдаан тэмцээнд оролцдог байсан. Тэгэд мэдээж одоо компани байгуулад яг энэ үйлдвэрийн фронт дээр ороод ирэхээр одоо маш завгүй тий энэ гутал гэдэг энэ сайхан мэргэжлийг бас жинхэнэ утгаар нас хөгжүүлэх юмсан гэсэн бас технологийн дагуу тий тэр юу хэлэх гээд технологийн дагуу бас нэг гадны брэндээс Монгол хүний үнэлэмжийг тий бас өсөх юмсан Монгол хүн өнөөдөр маш авьяастай тий гадны брэндүүдээс тутгааргүй хийчдэг бүтээд чадна гэдгийг л бас харуулах хэл зорж явж байгаа. Тэгэхээр одоо урлах эрдэмтэд сургуулийн оюутан байх одоо онцлог нь бас юу байсан бол? За урлах эрдэмтэн за манай сургуулийн давуу тал нь юу вэ гэхээр онл парат 2 хосолж явдаг маш давуу талтай. Дээр нь түрүүн бийсэн маш нөгөө олон уралдаан тэмцээнүүд тий сургууль дээрээ ч гэсэн байнга уралдаан тэмцээнүүд ойр ойрхон болж байдаг. Тэгээ мэргэжлийн тэмцээнүүдэд одоо оюутнуудыг маш их төлхөө оруулж өгдөгөөрөө тэгээ маш олон өрсөлдөгчд байдаг тий. Тэгээд тэнд дундаас гарч ирэхэд бас хэцүү тий. Ялангуяа манай ангийн хувьд бол маш мундаг залуучууд байсан. Тэгээд манай ангиас бол одоо гоёл наадмаас одоо дизайнераар шилдэгээр шалгарч ирсэн одоо даваа магсар бямсүрэн гээд маш сайхан залуучуудтай би хамтарч ажиллаж байсан. Нэг анги байсан даа баш. Анги байсан маш азтай. Тэгээ бид нар биенээсээ маш их юм сурсан. Манай сургуулийн давуу тал нь ерөөсөө л тэр. Ерөөсөө онл парат 2-ыг цуг явдаг. Дээр нь бас хүний хүүхд нөгөө өдөр тутам байнга одоо хөгжүүлж биентэйгээ өрсөлдөж тий шин санаа гаргаж тэрийг яг бүтээл болгож бодит байдлаар нь хийдгээрээ маш даваа талтай. Харин урлах эрдэмтэд сургуулийн одоо багш нарын хувьд тийм ээ. Тэгээд бас ямар бүрэлдэхүүнтэй байв. Тэгээд энэ бас багш нарын заах арга зүйн бас ямар хувь байсан тийм ээ. Тийм манай сургуулийн хувьд бол одоо минь сурж байхад бол одоо мэдээж маш мундаг чадaltaй дизайнерууд тий маш хуучин гутлын үйлдвэрт ажиллаж байсан. Гадаадд боловсрол эзэмшсэн тий ариун хүү багш байна, дорж огш байна тий туул багш байна ингээд энэ хүмүүсээр бас хичээл залгаж байсан да. Би бас өөрөө бас маш азтай гэж боддог. Одоо ингээд таныг харж байхад урлах эрдэмтэн дээд сургуулийг төгссөн одоо танаас одоо хойно тийм ээ төгсөгчд ер нь хэр чанартай, хэр сайн боловсон хүчин одоо болж төгсөж байгаа шиг байна. Ерөн бол манай сургуульд урлах эрдэмтэн сургууль төгссөн манай залуучууд өнөөдрийн салбарт явж байгаа энэ юмуд бол бүгд л өөр өөр ингэсэн үйлдвэртэй бас өөр өөр ингэсэн онцлогтой маш олон сайхан залуучууд одоо компани байгуулсан бас хуваараа эрхлэх
явуулчих вэ гэдэг ингээ явж байгаа. Зөвхөн манай ангиас ихтэл одоо үйлдвэртэй компани байгуулад ажиллаж байгаа 5 хүн байна шүү дээ. Тэгэхээр л ямар өгөөжтэй вэ гэдэг нь бас харагдаж байгаа л гэдэг тий. Тэгэхээр хурал хөдөлмөрийн дээд сургуулийн бас юу гэдэг нэг Монголынхаа одоо яг үйлдвэрлэгчдээ бас маш сайн дэмждэг байна тийм ээ. Тий, тэгж хийж бас болно. За Төвдөн намхтаа баярлалаа. Тэгээд богино хугацаанд маш сонирхолтой яриас өрнүүлж чадсан гэж бодож байна. Тэгээд таны ажилд цааш ажилдж өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Өдөртөө бид бүхэн уралх хөдөлмөрийн дээд сургуулийн оюут төстэй уулзаад байна. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Танд л гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр уралх хөдөлмөрийн дээд сургууль за тэр тусмаа уралх хөдөлмөрийн дээд сургуулийн оюутны зөвлөлөөр нь 2014 онд ер нь ямар үйл ажиллагаануудыг зохион байгуулав? 2014 он мэдээж маш олон амжилт уран бүтээлээр дүүрэн өнгөрлөө. Яг оюутны зөвлөлийн хувьд гэвэл яг хичээл эхлснээс эхлээд оюутны зөвлөлийн өдөрлөгөө зохион байгуулад тэр хүрээндээ бол маш олон сонирхолтой үйл ажиллагааг сургууль дээрээ зохион байгуулсан байгаа. Тэрнээс одоо жишээ бол одоо нөгөө сургуулийн гадаа одоо нэг өдрийн хөвчлөлтэй өнгөрүүлээ бүх хүүхдүүд бүх оюутнууд маань гадаа гарч одоо дасгал хийж бас нэг эрүүл мэндтэй бас хэрэгтэй нэг өдрийг өнгөрөөсөн байгаа. Тэрнээс гадна бас Халлоуины өдрийг зохион байгуулад бид нараас Халлоуин зохион байгуулсан байгаа. Гэх мэтчлэн маш сонирхолтой ажлуудыг зохион байгуулсан. Тэгэхээр шинжлэлийн үйл ажиллагааг одоо арга хэмжээг урьдч тийм ээ. Янз бүр маш их үйл ажиллагаа зохион байгуулж байгаа шиг байсан тийм ээ. Тэгээ их л оюутнууд маань их л загвар харагдаж байсан тийм. Шинжлэгийг бас хүмүүсийг маань илүү сонирхолтой тэгээ баярын уур амьсгал оруулахын тулд оюутны зөвлөлийн зүгээс л Miss Boy, Mr Girl ийм тэмцээн зохион байгуулсан байгаа. Сургууль дээр маань ер нь зохион байгуулахдаа 2-3 жил болсны дараа дахиж зохион байгуулсан. Үнэхээр сонирхолтой байсан. Хүмүүсийг маш их хөгжөөж бас нэг өдрийг үнэхээр хөгжилтэй өнгөрөөсөн байгаа. Тэгээд оюутнууд маш идэвхтэй оролцсон. Одоо цусны төвөөс хурж ирж тийм ээ. Цус одоо хандивлах үйл ажиллагаа бас зохион байгуулагдаж байсан. Цусны төвийнхнийг сургууль дээрээ дуудаад нэг өдөр маш сонирхолтойгоор одоо хүмүүс маань ч гэсэн тэгээ бусдад одоо буян үйлдэж одоо нэг удаагийн цус өгснөөрөө хичнээн хүнийг амийг аврах байж юм уу те. Тэгээ бүгдээрээ маш одоо өндөр зохион байгуулалтаар зохион байгуулсан оюутны зөвлөл маань ч гэсэн энд маш их идэвхтэйгээр оролцсон. Яг энэ тийм ингээ халуун цай аванд хүмүүстэй уулгаад зайлгаад тэгээд маш сонирхолтой өнгөрөөсөн. Тэгэхээр энэ одоо цус одоо хандивлах үйл ажиллагаатай бас үзэгчтэй бас танилцуулъя тийм ээ. Уралх хөдөлмөрийн Монголын бэрээ нэвтрүүлэг маань уралх хөдөлмөрийн дээд сургуулиас үргэлжилж байна. Тэгэхээр уралх хөдөлмөрийн оюутнууд бол ер нь нийгэмд рүү чиглэсэн сайн үс аягууд маш их хийдэг байгаа. Түүний нэг нь бүгд цусаа хандивлын уранд явагдаж байгаа тийм ээ. Энэ үйл ажиллагааны талаар манай үзэгч тайлбарлаж өгье. Манай сургуулийн оюутны зөвлөлөө зохион байгуулж байгаа энэ ажилд манай оюутнууд маш өргөнөөр хамрагдаж байна. Тэгээд бүгд яг тусаа өгч байгаадаа маш их баяртай. Би тэгээ одоос яг өгөө зогсож байна. Тэгээд манай оюутнууд бол нэлээд ирч хүчтэй оюутнууд байгаа. Тийм болохоор ирч хүчтэй тэмдэглэгдсэн цуснууд та бүхэндээ бэлгэлж байгаа болохоор маш их баяртай байна. Тусаа өгснөрөө хүний биеийн цусны эргэлтэнд бүр илүү улам сайжирч мөн төдийлөн залуучдаг байгаа. Хүн тусаа өгснөрөө муу зүйл биш, харин ч бүр эргээр 3 хүний амь насыг аврахтаа тэмцдэг байгаа. Тэгэхээр энэхүү үйл ажиллагааг уралх хөдөлмөрийн дээд сургуулийн бас багш ажилтнууд бол оюутнууд ер нь одоо хэр хүлээж авч байна? Маш таатай хүлээж авч байгаа. Тэгээд бүгдээрээ тусаа өгөх хүсэлтэй хүмүүс байна. Тэгээд яг зарим нэг нь тэнцээг урламаас жоохон сэтгэл дундуур үнэхээр их хүсэлтэй байгаа болохоор тэгээ манай багш нараас их өргөнөөр хамрагдаж байгаа. Тэгэхээр тусаа одоо өгөхийн нэг давуу тал нь юу юм бол? Тусаа өгөхийн өмнө нарийн шинжилгээнд ордог байгаа. Энэ шинжилгээнд болохоор хүний илгэний цэ болон цусны ямар нэгэн бүлгийг тодорхойлж өгдөгөөрөө давуу талтай байгаа. Мөн цус багталтыг тодорхойлно. Тэгээ цус багталтаа бол тусаа мэдээж бусдад өгч болохгүй. За тэгээд уралх хөдөлмөрийн дээд сургуулийн оюутнууд цааш хичээл болоо уран бүтээлд амжилт хүсье. Баярлалаа. Уралх хөдөлмөрийн Монголын бэрээ нэвтрүүлэг маань үргэлжлэж байна. Бид бүхэн цус хэлбэлт судлалын үндэсний төвийн ажилтан Дулмаатай уулзаад байна. Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр ингээд цус одоо донор болох тийм ээ ингээд
тусаа өгөх нь юу н ач холбогдол нь юу юм бэ? За, ер нь бол донор болно гэдэг маань донор хүн гэдэг маань хинбэ гэхээр те өөрт байгаа одоо 4-5 литр цусныхаа бүрэлдэхүүн нэг хэсгийг буюу багаахан хэсгийг хүний амь нас аврах эрүүл мэндийг хамгаалах зорилгоор цус хөнгөчийг цусны донор гэж нэрлэдэг. За, цусны донор болсноор одоо ямар өөр бие сайн үр дүнтэй вэ гэхээр те ер нь бол яг өөрт байгаа биений цусныхаа багаахан хэсгийг авахар тэнд хоосон орон зай үүсээд шин залуу үед эсээр нөхөн төлсөн цусан хангамжаар баялаг болж мөн бодисын солилцоо эрчимждэг. Сүүлийн үед дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар зүрхний шигдээс өвчлөл 90% буурсан гэсэн ийм мэдээлэл байдаг. Тэгэхээр энэхүү ажилд маань урлаг эрдэмтэн дээд сургуулийн оюутнууд үнэхээр идэвхтэй оролцож байна. За, ер нь бол манай хүн амын одоо 3% цусаа өгч явах юм бол тухайн улс орны цусны хэрэгцээ хангагдлаа гэж үздэг. За, тэгэхээр сүүлийн үед бол оюутан залуучууд буюу аж ахуйн нэгж компани одоо албан байгууллагууд авлаггүй цусны донорын игнэнд идэвхтэй оролцож одоо энэ амьдрал биелүүлэх төслийн маань арга хэмжээнд бол араасаа нэгдэж цусаа хандивлаж амьдрал бэлгэлсээр байгаа. За, өнөөдөр ингээд урлах эрдмийн дээд сургуулийн оюутнууд маань энэ нэгнэнд бас нэгдэж байгаад баяртай байна. За, ер нь бол оюутан залуучууд маань авлаггүй цусны одоо донорын игнэний 60%-ийг бүрдүүлдэг. За, ийм амжилттай оролцдог гэсэн үг. Тэгэхээр одоо энэ урлах эрдэмтэн сургуулийн залуучууд маань бас өнөөдөр ингэж авлаггүй цусны донорын игнэнд нэгдэж байгаад баяртай байна. За, тэгээд та нарын ажил амжилтсаа баярлалаа. Та нарын сурах эрдэмийн их үсэнд бас амжилт хүсье. Тэгэхээр урлах эрдэмтэн дээд сургуулийн оюутнууд бас цусаа хандуулсан байна, тийм ээ. Харин одоо оюун төгсийн хувьд 2014 хувьд яг одоо үгүй ямар уран бүтээл дээр ажиллав. За, тэгээд нэлээд бас шагнал одоо урамшууллаа суртаж байгаа шиг байсан тийм ээ энэ талаараа. Яг энэ жилийн хувьд бол миний хувьд маш чухал жил байгаа. Ягаад гэвэл 4-р курс төгсөг курсын оюутан. Мэдээж яг хичээл эхлээд маш олон өдрөлгүүд зохион байгуулагддаг. Одоо яг оюутны зөвлөлийн 7 хоногийн өдрөлгөөс эхлээд номын сан, хувьцаа зайн зохион бүтээлийн нийгмийн 7 хоног гэдэг. Яг миний хувьд бол мэрэгжлийн чиглэлээрээ бол яг хувьцаа зайн зохион бүтээлтэй өдрөлг бол миний хувьд хамгийн чухал өдрөлгийн нэг байдаг. Ягаад тэгэхээр яг энэ өдрөлгийн үеэр бол fashion art, eco fashion show, ethno fashion show, мөн outdoor fashion show, 2-р курс сахны хувьд одоо самсны шоу гэх мэтчтэй одоо загварын шоунууд зохиогддог. Яг дизайнер оюутны хувьд бол мэрэгжлийн ур чадвараа одоо бусдад харуулах, өөрийн уран бүтээлийн чиглэл, өөрийн чадвараа харуулах маш том боломж байдаг. Би яг энэ шоунуудын хувьд бол одоо fashion art-д өөрийн гэсэн бүтээлээр оролцсон байгаа. Fashion art-д бол scotch resin corset-тэй маш өрөмц дүр төрхтэй одоо үлгэрийн гэмээр ийм авангард загвартай оролцсон байгаа. Харин eco fashion show-ны хувьд бол одоо хамгийн багадаа одоо 6 хувцастай мини коллекцоор оролцох хэрэгтэй байдаг. Eco fashion show-нда бүтээлээр нь юугаараа eco болсон бэ гэж онцлох вэ гэхээр миний хувьд бол сонгож авсан сэдв маань болохоор одоо айл болгоны шкафнд хэрэглэгдэхгүй үлдсэн одоо хоцрогдсон загварууд гэж хэлж болох одоо тэр дундаасаа ажил хэрэгч эмэгтэй загваруудыг сонгож авсан одоо хэрэггүй болсон бижакнуудын стилийг нь өөрчилж орчин үеийн одоо залуу бүсгүүчүүд өмсөх боломжтой одоо өдөр тутам хэдэн ч удаа хаан ч одоо тий уулзалтанд одоо хурал зөвлөгөөнд очихдоо ч юм уу өмсөж болох ч бас стиллэг загварлаг тийм дүр төрхийг харуулсан одоо миний коллекц хийсэн байгаа. Мэдээж энэ бижакнуудаа зориулаад бас одоо юпг болон цэжиг давхар одоо маш өвөрмөц шийдлэр хийж өгсөн. Өнгөний хувьд гэвэл одоо цагаан, цайвар ногоон, одоо хар гэсэн 3 өнгийг сонгож авч хийсэн байгаа. Яг энэ хүү бүтээлээрээ одоо тусгай байрын шагналыг хүртсэн. Харин ethno fashion show-нд болохоор өөрөө хийсэн одоо жижиг корсет болно. Юпгний хослолтой энэ загвараараа хийсэн. Энэ загвар болохоор өнгөний хувьд, материал сонголтын хувьд одоо загварынхаа хувьд ч гэсэн бусад загваруудаасаа ялгарсан. Маш гоё орчин үеийн загварлаг одоо тийм загвар болж өгсөн. Яг энэ загвараараа ч гэсэн ethno fashion show-нда төрүүлсэн байгаа. Харин outdoor fashion show-ны хувьд болохоор diamond нэртэй одоо арьс болно. Одоо даван материалыг хослуулсан маш өрөмц загвараараа оролцсон. Энэ загвар маань бол маш их ажиллагаатай байсан. Яг хийж явах хавцад бол үнэхээр ажиллагаа өөр бас одоо техникүүдийг ашигласан байгаа. Жишээ нь одоо би одоо арьсны машин дээр те тухайн арьснуудаа ойдог ч гэдэм үү. Юпгнийх нь хувьд бол маш их одоо олон деталь хэсэг хуваалттай маш их одоо ажиллагаа шаардсан мотивтур загвар болж өгсөн. Тэгэхээр diamond загвар нь оюун төгсөн тийм ээ. Diamond загвар нь
GT загварын товчооны одоо нэрмж одоо шагналыг авчихсан шүү дээ тийм. Яг шинэ жилээрээ мэдээж уламжлалт болсон оюутнууд маань натуртур загвараа шинэ жилдээ өмсөж ордог байгаа. Мөн их хүн одоо өөрсдийн хийсэн платиараа одоо шинэ жилээ маань одоо GT загварын товчооны уламжлалт болсон жил болгон шалгаруулдаг шилдэг платанд өрсөлддөг байгаа. Энэ жил миний хувьд бол маш амжилттай оролцож энэ хүү шилдэг платны эзнэр өөрөө шалгарсан байгаа маш их баяртай байна. Тэгээд өмнөх жилүүдийн ч гэсэн одоо шалгаруултанд өөрөө оролцож байсан. За шилдэг платны эзэн болох юмсан гэж банк боддог байсан. Яг энэ жил энэ амжилтаа гаргацсандаа үнэхээр баяртай байна. Тэгээд оюун төгсдөө баярлаа. Оюун төгс маань болохоор одоо 4 дугаар курс диплом ажил гэдэг маш их ажил хүлээж байгаа тийм ээ. Тэгэхээр бас энэ их ажилд нь бас ажлын өндөр амжилт төсөөрөө. Маш их баярлаа. Танд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Нэвтрүүлэг маань үргэлж байна үзэгчтэй. Одоо бид нэр уламжлалт ёсороо аксессуарын сургалтыг хамтдаа үзье. Сайн бацгаана уу орой минь. Би урлаг эрдэмтэд сургуулийн хувцастай зайн зохион бүтээлгийн 4-р курсын оюутан Хүрэг Жаргал байна. Тэгээ өнөөдрийн хичээлээр та бүхэндээ өсний боолт гоёмсгоор хийж үзүүлэх болно. Энэ өсний боолтыг хийж сурахын тулд бид нарт цаасан гол хэрэгтэй. Тэгээд гуаш бодгонууд хэрэгтэй. Тэгээд энийг бид нэр өөрсдөө гар доорх материалаа ашиглаад янз бүрээр хийх боломжтой байгаа. За бүгдээрээ хичээлд орцгоё. За уг боолтыг хийхдээ бид нар өөрсдийнхөө стил тохируулаад янз бүрээр хийж болох байгаа. Тэгээд хэрвээ ажил хэрэгч стилтэй хүн бол дан цолгыг хараар бас янз бүрийн материал ашиглаад үүнийг чимгэлж болно. Хуулга, фалмастер гэх мэтэр. Тэгээ өнөөдөр би гуаш ашиглаад та бүхэндээ энэ боолтыг чимгэлж үзүүлнэ. Энийг та бүхэн бодохдоо ямар ч өнгөөр бодож болно. Өөрийнхөө хүссэн өнгөөр бодоод чимэглэх боломжтой. Магадгүй энийг шүрээр чимэглэх бас боломжтой. Үед залуучууд ихэвчлэн хиппи стилийг сонирхох болсон. Тийм учраас би уг болтой хиппи стилийн хээ шугам болон өнгөөр илэрхийлэхийг зорж байна. Болтныгаа ерөнхий чимэглэл бодгийг хийгээд дуусчлаа. Энэ нь гоошоор бодсон учраас эдлэгэнд амархан муудах учраас бид нар гадуурн өнгийн лакаар бодож өгнө. Энэ нь бид нар удаан хэрэглэх боломжтой болж өгнө гэсэн үг. За, лакад хүртэл дуусчлаа. Үнийгээ өсөндөө зүүхэд хялбар байх хамт бид нар нэг талын сэтгэлж байна. За ингээд өсний боолтоо хийгээд дуусчлаа. Тэгээд бид нар өөрсдөө энийг хүссэн өнгөөр хүссэн материалаараа хийж болох нэ. За одоо бүгдээрээ нэг удаагийн халбаг ашиглаад гоёмсог зүйлтгээд сурах болно. Энэ зүйлтэй хийхэд бид нарт нэг удаагийн халбаг
гинжнүүд хэрэгтэй болно. Тэгээд халбаа эхлээд ингэж цоолж бэлдэх хэрэгтэй. Тэгээд ингэж бэлтгэхийн одоо та бүхэндээ зааж өгье. Энийг илүү цэвэрхийн болохын тулд ланд шатаагаад эсвэл биднэрт арай хялбар байх. Left your heart torn. Is that what devils do? Took you so long. Where only fools. Энийг бусдтай холбохын тулд энд цоолж өгөх байгаа. Энийг өөрсдөө ямар ч аргаар цоолж болно. Хамгийн гол нь цэвэрхэн харагдах байдлаас нь. Одоо эдгээрийг хооронд нь холбох хэрэгтэй байгаа. Холбохын тулд биднэрт гинж хэрэгтэй. Том гинжийг бид нар нэг салгаад юм болохоор бичсэн байгаа. Тэгээд цоолсон рүүгээ оруулаад өнөөдөр ингээд бэлэн болгоод бэлдсэн байна. Тэгээд бид нар ингээд уюудын өөрсдөө хүссэн хэмжээгээр болгож болно. Магадгүй ингээд 5 6 гээд үйлчлэг явж болно. Энийг өөрсдөө тааруулаад хийж болно. Эдгээрийг хооронд нь гинжээр холбоод A stone and burnt your soul. Is that what demons do? They rule the world to me, destroy everything. They bring down angels like you. Now I'm rising from the ground, rising up to you. Filled with all the strength I found. There's nothing I can't do. холбож бэлдээд ийм зүйл болгож бэлтлээ. Тэгээд энийг том жижиг халбагнууд, янз бүрийн халбагнууд шиглээд зохиомжтой гэж болох байгаа. Одоо энийг бүгдээр шүршдэг бодлоор бодож шүрших болно. За бэлдсэн халбагнуудаа одоо шүршиж бодох болно. Эдгээрийг өөрсдөө хүссэн өнгөөр шүршиж бодож болох байгаа. За ингээд зүйлдээ шүршиж бэлэн болгочлаа. Одоо энэ зүйлтнийхээ осрыг хийх болно. Осроо хийхдээ бид нар өөрсдийнхээ хүссэн уртыг тааруулаад гинжээ тасалж авч хийнэ. The legend of the phoenix all ends with beginnings. What keeps the planet spinning? The force from the beginning. Love. Зүйлдээ шүршиж бодохдоо баг зэрэг холоос нимкэн бодох хэрэгтэй. Ер нь металл төмөр зүйлтийг зүүхэд их хүнд хэцүү байдаг учраас бид нар амар хялбар аргаар ийм зүйлт хийж зүүж болох нь гэдгийг харуулахыг зорилоо. Бидний хийсэн зүйлт маань бэлэн боллоо. Биднийг удаа хэрэглээд хайдаг халбаараа ийм гоё зүйлт хийж болох нь байна. Бид нар бас өөрсдөө гар доорх материалыг ашиглаад өөрсдөө тохирсон чимэглэл зүйлтийг хийж өөрсдөө хэрэглэх боломжтой байгаа. Тэгээд энэ зүйлээс олон зүйлийг сурч авсан гэж итгэлтэй байна. Тэгээд дараагийн дугаараар уулзтал баяртай.
Оюуны дунаар мөрөдөл сэрэсэн өглөө миний чиний бид бүгдийн итгэл шингсэн эрдмийн өргөө уйдах завгүй оюутнаас цагийн айсыг чимсээр ужим сэтгэлд багшин сургай урмын галыг минь хөгжөөсөр арилуу халуун сэтгэлтэй оюутан насны дулаал минь хонгод химрэг бадраасан урлах эрдмийн сургуйлмээ Очгийн хэлхээс номын хуудсууд оюуны зараг минь тэлсэн урлах эрдмийн хэшимээр амьдралын их шиг хөлөгцөн одон нутгийн саятаас ухаан тардын түүхээс уйнгот хуурын хам айлгунаас уран бүтээлэн мундрулсаар арилуу халуун сэтгэлтэй оюутан насны дулаал минь хонгод химрэг бадраасан урлах эрдмийн арилуу халуун сэтгэлтэй оюутан насны дулаал минь хонгод химрэг бадраасан урлах эрдмийн сургуйл арилуу халуун сэтгэлтэй оюутан насны дулаал минь хонгод химрэг бадраасан урлах эрдмийн сургуйлмээ урлах эрдмийн сургуйлмээ Урлагт Монголын бэрийн нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үүгээр жаргаж байна. Нэвтрүүлэг маань Royal Shh телевизээр бэм гараг бүр 18 цаг 20 минутанд танд хүрэх болно. Ингээд дараагийн нэвтрүүлгээ хүртэл түр баяртай. I'm a fool for that shake in your thumbs. I'm a fool for that sound in your songs. I'm a fool for your bed.